За үзэгч та бүхэнд хасан маань мэдээллийг шууд дамжуулан студиэс хүргэж байна. За энэ удаа бид зочинтой ярилцахад бэлэн болсон байна. За сүүлийн хэдэн өдрүүд соёлын урлагийн их сургуулийг 2014 онд төгссөн за сурагчдад нэгнийгээ бүлэглэн хүчнэсэн байж болзошгүй ийм асуудлаас сошиал орчинд нэлээд шууган тариад байна. За энэ хүрээнд бас сошиал орчинд тухайн ангийн хүүхдүүдийн зураг болон төрсөн өдөр тэмдэглэж исэн гэрэл зураг цацагцнаас үүдсэн. За тухайн хүүхд хэрэг явдалд байгаагүй болон байсан бүх хүмүүст сошиалоор нэлээд дайралтанд өртөж байгаа ийм асуудал үүсээд байгаа. За энэ хэрэг усын мөрдөн байцаах газар шалгагдаж байгаа. За мөн булгамаа өмгөөлөгч бас хохирогчийг өмгөөлөн ажиллагаа мэдэгдсэн ийм таата мэдээлэл байгаа. За үүний хажуугаар бас гэрэл зурагт орсон тухайн хэрэгт байгаагүй зарим ангийн оюутнууд нь бас гомдол мэдээлэл ирүүлэн за сошиал орчинд бүгд рүү нь дайрж байгаа гэсэн ийм асуудал дэлгэгдээд байгаа. За тэгэхээр бид яг тухайн хэрэгт холбогдоогүй гэсэн боловч одоогийн байдлаар өнөөдөр ийм сошиал шууганд бол нэр дурддагдаад байгаа. Тухайн үед суралцж исэн оюутантай бас уулзаад байна. За тэгэхээр яг энэ тухайн үед болж исэн бүлэм хүчингийн хэрэг гэж яригадаад байгаа. Олон нийтэд нэлээд бас дургуутслыг хүргээд байгаа нэлээд шууган тарьсан юм асуудал болоод байгаа шүү дээ. Тэр талаар яг хизээ мэдсэн тэр үед яг өөрөө байсан уу те? Энэ хэрийг ер нь сонсоод бол маш аимшигтай санагдаж байгаа надад. Эмэгтэй хүний хувьд би өөрөө 4 хүүхдийн ээж. Тэгээ эмэгтэй хүн талаас нь ингээд бодсон ч гэсэндээ надад маш харамсалтай, маш муухай хэрэг болсон гэж сүүлд мэдж байгаа. Тэр тухайн хэрэг болох өдөр бол бүгд сургуулаараа ангиараа бол сургуулаараа нэг газар ч тэмдэглэсэн. Тэнцэнээс би бол яг тэр тэмдэглэсэн газраас би гараад явсан. Тэр хаана ямар буудалд тийм босон гэдгийг би ч мэдэхгүй. Тэгээ тэр буудалд нэг тийм хэрэг босон гэж сүүлд би сонссон. Хэдэн 2020 он юм уу да 2021 он шиг санагдаж байна. Яаж мэдсэн 2020 онд гэсэн шүү дээ. Тэр асуудал бол 2010 онд болсон асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр 10 жилийн дараа мэдсэн гэсэн үг юм тий? Тийм асуудал бол 2011 оны шинэ жилээр болсон гэдэг. Тэгээд тэрийг болохоор би ангийнхаа найзаасаа мэдсэн. Манай ангийн найз руу манай энэ муухай хэрэгтэй гэмтэн болцсон тий хохирогч болцсон найз маань бичсэн юм билээ. Чи тэр өдөр байсан бидтэй ямар бодол хэдүүлээ орсон бэ гэд ингээд бичээ. Тэгээд намайг ингэсэн ангийн өгөөд ингэсэн тэгсэн гэж бичсэн юм билээ. Тэрийг над руу найзууд руу явуулаад тэгээд хүүшээ ямар муухай юм бэ яасан байлэр юм бэ ийм байж болохгүй шүү дээ гэд хоорондоо мэдэлцэн. Тэгэхээр таны зураг сошиалд нэлийн бүлэг төртөөд байна. Бас их хувь чат руу ч бас асуудал ирж доромжилж гин хүүхдүүдийн зурган дээр бас янз бүрийн комент орж ирж гин гэдэг ийм асуудал ярьдаг шүү. Энэ яг хизэнээс үүсээд байна. За танд яг ямар тарилт ирээд байна? Ер нь бол 2-3 хоногийн өмнөөс энэ явдал хэлсэн мөлий. Би тэгэхэд дөнгөж гадаадаас ирээд байжсэн. Тэнгод ангийн хүүхдүүдийн зураг орсон байна. Сүүсийн хүүхдүүд ингээд ийм болсон гэж хэлж ихэд би бол тоогоогүй. За нөгөө нэг юу юм бах та нөгөө нэг би өөрөө байгаагүй учраас тэр тухайн онд ямар нэгэн тийм хатас тэрэг нээгдээд байсан хүмүүсээс мэдүүлэг авсан байлээ. Тэгэхэд намайг дуудаагүй би угаасаа тэнд байгаагүй учраас тэр хүмүүсийн мэдүүлэг дээр байж л байгаа байх. Тэгээд ангийн хүүхдүүдийн зураг тавигдсан. Тэрний дараанаас миний зураг тавигдсан. Тэнгууд би чочирдож хэлж байгаа хүү энэ чинь яагаад наваа байгаагүй хахад ингээд миний зургийг тавьчваа. Тэгээд би эхлээд за нэг юм чинь учин олцчихолоо гэж ингэж 2-3 хоног явсан. Гэхдээ би шууд юуны төрөнд би шууд цагдаагийн газар ч нэгдэлсэн. За энэ хэрэг дээр би ингэ байгаагүй маа. Ийм бас юм аа. Би байгаагүй учраас би ингэ нэр хүндээ сэргээлэмээр гэсэн. Тэрний оройн нь 6 цагт миний хүүхдүүдийн зураг орж ирсэн байхгүй. 2 охины минь зургийг аваад тавьсан байсан. Тэгээл тэр дор хүүхдүүдийн хүчинд жаална. Тэгэл бүх юм ингээл дэлгэцсэн. Миний Facebook руу нөхрийн маань Facebook руу ингээл маш их олон дайралтууд очсон. Алан чи яаж амьдарч байна? Мэдээж яг намайг тийм байсан гэж хүмүүс бодоод байгаа учраас надад тэгж байгаа. Тэгээ би энэ талаар би кибер захин мэдхийн хэрэгтэй тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн газар, харилцаа холбооны газар, хүний эрхийн комисс хүртэл ингээд явсан. Миний зургуудыг устгаад өгөөч, миний хүүхдийн зураг устгаад өгөөч. Та нар ингээд юм цензуртай хандаач. Энд чинь шийдэгдээгүй одоо шалах ингээд нөхцөл байдалд явж байгаа юм байхад яг нэг хүний зургийг тэтгэл тэр чигээр ингэж давалгаалж байгаа байхгүй. Тэгээд би гол нь хүүхдүүдийнхээ зургийг устгуулмаар.
Тэр таны хүүхдийн зургийг, таны зургийг ер нь хэн анх тэр сошиал орчинд энэ хүн байсан гэж мэдээлэл тавьсан бол Энэ хүн байсан гэж тэр нэг 3 эмэгтэй зураг яваад байгаа шүү дээ. Тэрийг бол өөрөө тавьсан билээ. Тэнгууд тэр доор нь тэгэл хүмүүс ингээ олцсон. Миний хүүхдүүдийн зургийг анх тавьсан хүн болохоор юм чамин гэдэг хаягтай. Ердөөсөө дандаа тийм хуурамч хаягнууд байсан. Орж үзэхээр дараа нь болохоор нэг хүн нь болохоор бас яг өөрийнх нь жинхэнэ аккаунт хийсэн л да. Тэгэл тэр зургийг тавиал бүх хүмүүс ингээл дуртай хүн нь аваад Facebook, Instagram хамаагүй 21 аймгаар хүртэл ингээд цацаад явж байгаа байхгүй. Одоо тэгээд нөгөө зурган дээр бас нэлээд ширлэгдээд гадаа тараад байна тийм. Тэгээ юу н дайралтууд хувь чадар нэлээд хэрж гинүү тийм. Тийм ер нь аль би Facebook-ыг өчигдөр хаасан. Instagram хоёроо би бол эхлээд хаан шаардлагагүй би ямар ч гэсэн эхлээд хууль ёсны бүх юмнаар нь яваад тэр 2020 онд одоо байсан хүүхдүүдийг дуудаад ингээд мэдүүлэг өгсөн юм байна. Тэрнээс нь би ингээд очиагүй. Тэрэн дээр ингээд миний нэр дурддагтаагүй байгаа. Тэр баримтыг нь би олж аваад би баримттай эхлээд хүмүүст өөрийгөө илчлэх ёстой гэж бодсохгүй. Би одоо ингээд нэгэнд 1000 хачаар надад нэмэргүй болсон юм байна. Тэгээд би баримттай илчлэе гэж бодоод ингээд бүх хууль ёсны байгууллагаар яваад өнөөдөр ингээд ийшээ ирж байгаа. Энэ түрүү нөгөөд ч одоо тэр хохирч гэдэг юм ихтэй одоо манай ангийн хүүхдүүд мэдээлэл авсан мөртлөө бүгдээрээ ам дамжаад ингээд тохуургаад яриад байгаа мөртлөө хуулийн байгууллагад хинч өгөхийг хүсээгүй гэдсэн тий. Тэгэхээр та болохоор 10 онд эсэж орсон мөртлөө яагаад 20 онд энэ мэдээллийг сонсон юм бол би 2010 онд соёл урлагийн сургууль эсэж орсон. Тэгээд би 2013 онд 3 дугаар курстэй 12 онд би жирэмсэн болоод тэгээд би сургуулиас жилийн жил аваа гарсан. Тэгээд би энэ ангитай төгсөөг байхгүй. Өөр дараа нь дахиад би сургуульд орох гэсэн боловч би дахиад жирэмсэн болоод тэгээд нөхөртөө ингээд байжсэн учраас би бүр дараа нь сургуулаа төгссөн. Тэгээд энэ явдал ердөөсөө юу тасныг мэдээгүй байжгаад төрийн хийсэнчлэн тийм мэдүүлэг өгсөн гэдэг чинь ангийн хүүхдүүд ингэсэн гинэ гэхдээ л би мэдчихсэн. Одоо тэгээд энэ одоо өөрөө түрүү хэлж тохирогч өөрөө таны зургийг олон нийтийн захимжуулалтанд байршуулсан гэдэг чинь одоо өөртөө яг холбогдсон яагаад намайг тэнд байхгүй хахад ингэ байсан мэтэр ингэ олон нийтэд буруу ташаал мэдээлэл өгж байгаа юм бэ гэдээ өөртөө холбогдсон уу? Өөртөө нь холбогдоогүй. Яагаад гэхээр би тэр комментуудыг орж уншиж байгаа байхгүй. Би яг ийм асуудалд орж байгааг учраас би яг ямар үйлдэл хийхээ би мэдхгүйсэн. Гэхдээ би ямар ч гэсэн тэнд өөрийгөө байгаагүй гэдгийг эхлээд би хууль ёсны байгууллагаар нь батлуулъя гэд би өдөө хүртэл ингээд бүх газруудаар явсан. Тэгээ өөртөө нь холбогдоогүй. Холбогдоход ихтэй бэлэн байгаа. Ер нь бол одоо тэр үйл явдал болсон тэр хүчингээр болсон гэдэг байгаа тэр одоо жил одоо та сурч ирсэн мэт тий? Сурч ирсэн. Тэгээ тэрийг одоо юу огцоосоогүй юу? Сурч ирсэн. Тэр шинэ жил би оролцсон. Тэр хэрэг болсон гэдэг байгаа яг ийм аимшигтай хэрэг болсон гэдэг байгаа зүйл нь болохоор тэр бөөнөрөө сургуулаас гараад өөр газарлаа ангиараа явсан мэлээ. Тэгэхэд би болохоор тэрнээс нь төрүүлээд тийшээ яваагүй би шууд тарьсан байхгүй. Дараа нь тэр нөгөө хохирчийн мэдүүлээд байгаа шиг яг ангийн хүүхдүүд ингээ бүгд мэдцэн ирээд ингээ тохуурхаад байсан гэдэг тэр нь бас анги дээр нь тийм мэдээлэл тарсан байсан юм уу? Яг тэр нь үнэн үү? Тэрийг үнэхээр хэлж мэдэхгүй. Бид нэр бол хоорондоо тэгэж тийм надад тийм яриа бол ердөөсөө сонсогдож байгаагүй. Тохуургаад байсан гэж тохуургаад байгаа юм шиг тийм үйлдэл би миний эргэн тойронд бол байгаагүй. Би бол тийм анзаарч бол тэгэж надад тийм юу байхгүйсэн. Анзаараагүй. Яг үүндээ тэр нөгөө 11 онд энэ яг хэрэг ер нь яг болсон юм болов уу? Яг болоогүй юм болов уу? Юу гэж бодож байна та одоо? Мэдээлэл хараад. Би одоо бол үнэхээр хэлж мэдэхгүй. Яагаад тэгэхээр би тэр газар очиагүй. Тэгээд хаана яасан, хинүүс явсан. Одоо тэр ярилцсан дээр бол 8 охин байсан. 8 охин ямар охин байсан, ямар хөвгүүдч байсныг би одоохондоо бүр хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Би тийш очиагүй. Би ямар буудлыг хаана байрлалыг би бол мэдэхгүй байгаа. Одоо л сая миний зураг ороод ингээл уулзаж ингээ явж хахад тийм хүүхдүүд байсан гинэ, ийм байсан гинэ гэдэг шумыг би одоо сонсож байгаа байхгүй. Ямар 8 эмэгтэй байсан юм бэ? Ямар эрэгтэйчүүд байсан юм бэ гэд. Тэрнээс надад үнэхээр ямар ч мэдээлэл алга. Баттай гэж хэлэх надад мэдээлэл байхгүй. Түрүүн бас та хэлжсэн те тэр одоо 11 онд тэр үйл явдал болоход би ингээд
дараа нь ингээд ангид ирэхэд тийм мэдээлэл өрөөсөө цэцэгтаагүй гэдэг. Харин нөгөө талтай эсрэгээр бол хохирогч өөрөө бол ярихдаа ангийн хүүхдүүд ингээд тухургаад над миний талд орох нь битгийл тэр хүүхдүүдийг буруу шахахгүй бүгд ингээд миний эсрэг байсан гэдэг ийм ноцтой юм яриад байна шүү дээ. Энэ хэрвээ одоо тэр үед та мэдээллийн сонсооч юм танай ангид дунд тийм яваа яриа явж исэн бол яагаад одоо хариуцлага хүлээх асуудал дээр танай ангийнхаа хэн нэгэн дуграагүй юм бэ гэдэг асуудлаас нийгэм нэлээд шүүмжлэлтэй байгаа шүү дээ. Энэ дээр та юу хэлэх вэ? Тухайн үед бол одоо энэ чинь мэдээж 10 хэдэн жилийн өмнөх асуудал. Яг нэг ийм асуудал болсон гэж сонсоод ингээ хэрвээ тохирогчсэн ч юм уу ангийн хүүхдүүдийн дунд тийм яриа өрнөсөн бол хүн бол ингээ санана. Тэгэхэд надад ердөөсөө тийм юм санагдахгүй байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ангидаа тэгэл хүүхдүүд ингээл тал талдаа суулцаагаал өөр өөрсдийнхээ юмыг яриад инээлдэл ингээл байж идэг. Тэрийг одоо тэгж бодсон юм уу? Би яг хэлж мэдгүй. Яг үнэхээр миний эргэн тойронд бол ийм болцолн туулсан тэрийг тохиорхож ярьсан нэг ч хүүхд байгаагүй. 2020 онд нэг хэрэг үсээд танай анги мэдээлэл өгсөн гэж шүү дээ. Тэр дүрнд бүгдээрээ өгсөн юм уу? Та тийм дүрний яагаад мэдээлэл өгч юу гэвэл? Тэр үед болохоор тэр одоо буудалд очсон хүмүүсийг л дуудаж мэдээлэл авсан юм шиг байна. Над руу бол залгаагүй, намайг дуудаж хэлээгүй, би угаасаа очоогүй. Одоо мэдээлэл авсан хүмүүсээс хин байсан бэ гингод нэр нь дурддаг донгоо тэр хүмүүсийг дуудсан баг. Намайг бол тухай дуудаагүй. Би угаасаа байгаагүй очоогүй учраас. Ер нь энэ хэргийг одоо үнэн бодиттой байдлыг нь яг ингээд хуулийн байгууллагаар тогтооход бол танай ангийнхаа ямар хөө оролцоотой байж байна. Одоо та жишээлбэл одоо сошиалд ингээд худал мэдээлэл тараасан учраас би ингээд тохироо явж байна гэдэг зүйл ярьжтэй. Энэ байдлаар одоо танай ангийнхаа өөр одоо ямар хуулийн байгууллага зөөр шийдвэрлэхээр үйлдэл хийж байгаа вэ тий? Яг ангийнхандаа бүр тэгээд бүгдэнтэй нь холбоотой бол ажиллахгүй. Ер нь бол би яг өөрийнхөө юг би ямар ч гэсэн би тэмцэх ёстой байна. Би гүтгүүлчлээ. Миний хүүхдүүд ингэж бүлийн төртөх ёсгүй. Миний гэр бүл ингэж аимшигтай нэр төртөй байх ёсгүй гэдэг үднээс л би ингэж явж байгаа. Тэгээ ер нь хууль шүүх байна те. Одоо энэ бүх шатны энэ хэрэг нь үнэн зөв эрхчлэгдээд үнэн хүмүүс нь хэрэгээ ингэж үүрээд үнэхээр буруутай бол буруу гараад ирээсэй л гэж би маш их хүсэж байна. Өөр одоо таны одоо хохирол амсгаар ч юм уу одоо энэ мэдээлэл цацагснаар танд өөр одоо ямар одоо сэтгэл зүйн болон өөр ямар хохирол одоо мэдрэгдээд байна тийм. Ер нь бол яг сүүлийн 3 хоног бол миний амьдрал бол тамшиг байгаа. Би аль болох сэтгэлээ барихыг хичээж байгаа. Гэхдээ өдөр алган л уйлж байгаа. Гэхдээ мэдээж тэр ихтэй хэцүү байгааг би ойлгож байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн минь зургийг тавихад надад хамгийн амар санагдаж байгаа. Миний гэр бүлийн зургийг тэгээд өдөрт 100 200 гаруй хүмүүс хүчинд нь чамайг ална орж ирж байна. Утасны дугаар мэдсэн. Утасны дугаар руу танихгүй гадаадаас Монгол маш олон танихгүй дугаарыг залгаж байна. Мессеж бичиж байна над руу. Ер нь л бүр ингээд маш аимшигтай байдал байгаа би. Тийм болохоор би ингээд ишээ ирэхийг хүссэн. Би нэг төрөө хамгаалахыг хүссэн. Үр хүүхдээ хамгаалахыг хүссэн. Сошиал орчин хитрхийн нэг талыг бариад байна. Ямар ч асуудал шийдэгдээгүй байгаа. Шалгагдаж явж байгаа. Тийм бахад зүгээр л нэг хүний зураг тавьсны төлөө тэрэнд ямар ч үйлдвэргүй хандж ин гэдэгт би бүр үнэхээр их харамсаж байна. Шүүх одоо байгууллагын одоо энэ хэргийг хурдан үнэн зөвөөр нь шийдээд гаргаад ирээч. Тэр хугацаа орно. Тэр болтол миний хүүхдүүд, миний гэр бүл ингээд бүлийн төртөй тахыг би бол хүсэхгүй байна. Үнэн зөв нь угаасаа гараад ирнэ. Тэр болтол та нар жоохон цензуртай хандаач юмд тэгж хэлмээр. За